Өмнө нь бол одоо нийтийн тэргүүр зорчмонд бол заавал одоо тусгаалan карт авдаг. За арилжааны нэг 3 банкны л нэг тусгаалсан карт уншдаг гэсэн. За шинэ төлбөрийн систем тавьснаар бол Монгол улсад үйл ажиллагаа болж байгаа бүх банкны карт уншдаг болсон. За мөн гадаадын иргэн ч гэсэн одоо виза картаараа төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Одоо гар утсаараа одоо тухайн автобус хаана явав? Одоо хичнээн одоо зорчлтын дүүргэлт ямар байна гэдэг мэдээллийг бас хардаг болсон. За мөн одоо автобусны одоо иргэдийн бас нэг шүүмжилдэг байсан юм бол энэ чиглэлийн мэдээллүүд ойлгомжгүй одоо дутуу байсан одоо нэг нэрс биччихсэн ийм байдаг байсныг бид нар одоо бас энэ картограф гэж ярьдаг шугам уурлын одоо зураг хийх юм системийг одоо мөн тендерийн хуулиар зааснаар зарлаад энд одоо компани шалгарч ирээд ингээ өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн зогсоолын одоо 400 гаруй зогсоолыг үе шаттайгаар одоо нэг метроны зурглалын хэлбэрээр ийм одоо зогсоолын шинжил бас хийгдээд явж байгаа. Багнуур баг хангаа одоо Чингис хааны гэсэн усны буудлын руу явж байгаа 45-ны суудалтай автобусууд бол одоо бас мөн одоо суудлаа урьдчилж захиалдаг ийм шин системийг бас нэвтрүүлсэн. За гадаадаас одоо Улаанбаатар хот руу гэдэг юм уу одоо Багнуураас одоо Улаанбаатар хот руу хотоос одоо тийшээ зорчих гэж байгаа иргэн болвол заавал очиод төлбөрөө хийх биш. Одоо урьдчилаад аппликейшнээр ороод тэр 45-ны суудалтай автобусны хаана суудал одоо чөлөөтэй байна уу? Хаана суувал өөрийнх нь ая тухтай байдаг гэдэг сонголтын ийм бас төлбөр тооцооны хэрэгс бас нэвтрүүлсэн одоо иргэдийн бас талаар хүлээж байгаа.